Тэгэхээр шалтгаан нь эхлээд харъя л да. Ямар шалтгаан байна гэвэл эхлээд нь бол зүрх судасны өвчнөр нас орж байна. За аваар осол, архины хордлого. За тэгээд хавдар гэдэг. Тэгэхээр бид нэр эхлээд суур тогтолцоог нь эхлээд эмчлэх нь хамгийн зөв гэж харж байгаа. За энэ юу вэ гэвэл манай эрчүүдэд эхлээд нь амьдралын зөв хэвшил хэрэгтэй. Гэхээсээ илүү бас давхар манай үрхийн эмнэлгүүд болон анхан шатны эмнэлгүүдийнхаа тогтолцоог нь сайжруулад илүү одоо тухайн өрх аймаг орон нутагт эрчүүдэд хяндаг болёо. Зүрх судасны өвчин бүр хүндрэхээс өмнө, даралт нь ихсээд харамхаас өмнө урчин сэргийлье. За энэ хүрээнд бол эрүүл мэндэд даатгалын сангаас яг энэ эрэгтэй хүний нас сураад байгаа эмзэг бүлэггүй одоо эрсдэлтэй бүлгийн эрэгтэй хүмүүсийн санхүүжилтын 111%-аар нэмэгдүүлсэн. Тэгэхээр нэгэсэндээ санхүүгийн хөшүүргийг тавьж өгч байгаа. Өрхийн эмч нь эрэгтэй хүнийг үзлэгт оруулвал илүү одоо санхүүжил тухайн эмнэлэг нь авна. Ингэснээр нөгөө эрэгтэй хүн сахар, диабет, аль эсвэл даралт зүрх судасны өвчин төгдөг гэхлээр өөрөө тань мэднэ. Дараад нь тэгэхээр тогтмол эмээ уух уу, аль эсвэл нөгөө талдаа одоо илүү жингээ асах уу, амьдралын зөв хэв маягт орох уу гэдг нь тодорхой болж гэлж байна. Яг үндэ бол мэдхгүй явж байгаа л нас барж байгаа тохиолдол маш өндөр байна л да. За удамжлалын ангаах ухааны талдаа бол ялчгүй манай Монголын бас энэ өв соёл бараг 4000 жилийн түүхтэй гэж ярьдаг. Өнөөдөр бол 345 жилийн ойныг албан ёсоор болж байгаа. Тэгэхээр уламжлал ангаах ухааны нэгдсэн төв гэж байгуулагдаж байгаа. Энэ нь бол уламжлалтын шинтэг ухааны төв, судалгааны төвөө нэгтгэхэд, эмнэлгээ нэгтгэхэд, тэгээ уламжлалт ангаах ухаанаа орчин үеийн ангаах ухаантай одоо интеграцанд оруулж Монгол улсын иргэнийг дан одоо Европын ангаах ухаан гэхээс илүү бас давхар уламжлалт ангаах ухааны урьдчилан сэргийлэх, эдгээх, эмчлэх гэм арга руу орё гэж байна. За эмнэлгийн тусламж үйлчилгээнд бол хэрэгжилээс Азийн хөгжлийн банкны төслөөр 17 бүс орон нутагт эмнэлгүүд нэгдсэн төв эмнэлгүүд баригдана. Ингэж бид анхан шатныхаа болон давлгаа шатныхаа хүртээмжээ нэмэгдүүлж тусламж үйлчилгээ. За ажлыг хариулъя. 4-р энэ дэр